Lone Liberty төслийн бүтээл. Торгоны замсан албан ёсны эрхтэйгээр толилуулж байна. Өдөр бүр хэрэглэгч та тодорхой нэгэн зүйлтэй харилцсан нөлөөнд орж бяцхан эд шидийг бүтээж байдгаа мэддэг байх. Магадгүй та энийг өөрөөр харж энэ нь танд төвөгтэй бэрхшээлтэй санагддаг биз? Зохих ёсоор нүлж чаддгүй боловч эдгээр жижиг сажиг зүйлсийн хүчээр бидний орчин үеийн амьдрал бололцоотой болж байгаа билээ. Юуны талаар яриад байна гэж юу? Үн. Өдөр бүр бидний бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд төлж байдаг үн. Хүссэн зүйлээ авах гэхэд үнэн танд тийм ч таатай биш. Өндөр үнэтэй санагддаг байж магадгүй. Гэвч тухайн бүтээгдэхүүн өөрийн үнээрээ маш их хэмжээний мэдээлэл бидэнд өгдөг талаар та мэдэж авбал эдгээр нь хэчнээн гайхалтай зүйл болохыг ойлгоно. Түүнчлэн үнэн нь олон төрлийн хүмүүсийн хийж байгаа хэдэн тэрбум сонголтуудын үр бүтээлтэй. Байнгын хөдөлгөөн бүхий эдийн засгийн үйл ажиллагаанд нийцүүлж байгааг мэдээд та гайхах болно. Амттай улаан соус буюу анхдагч орцсон улаан лал байдаг кетчупны тухай авч үзье. Калифорнид аимшигтай ган гачиг тохиолдлоо гэж бодъё. Тэгвэл энэ жилийн улаан лалын ургац их хэмжээгээр унана. Гэвч эрэлт байсаар л байна. Хүмүүс өмнөх шигээл гамбургер шарсан томсондоо кетчуп хэрэглэхийг хүссээр байх болно. Гэвч нийлүүлэлт багасснаар фермерүүд улаан лойлоо өндөр үнээр худалдаалж эхэлдэг. Ингэснээр кетчупын үйлдвэрүүд улаан лойлонд өндөр үн төлөх ёстой болохын зэрэгцээ дэлгүүрүүд ч бүтээгдэхүүнд нь өндөр үн төлөхийг шаардна. Эргээд дэлгүүрүүд кетчупыг өндөр үнээр хэрэглэгчдэд худалдаалж эхэлдэг байна. Хамгийн сонирхолтой нь үүнд үзүүлэх хэрэглэгчдийн хариу үйлдэл билээ. Тэдний цөөхөн кетчупыг өмнөх шигээл худалдан авсаар байдаг бөгөөд өндөр үнэтэй эсхийг хайхрахгүй. Гэвч дийлэх хэрэглэгчид үүнд ихээхэн анхаарал хандвал. Тэд кетчупыг майонез гिचээр сольдог эсвэл амтлагч хэрэглэхгүй байхаар шийддэг. Үнэн дээр энэ бол ган гачиг тохиолдсноос шалтгаалсан хэрэглэгчдийн хариу үйлдэл юм. Өмнөх шигээ маш их хэмжээний улаан лойл түгээх боломжгүй болов. Хүмүүс урьдхаасаа маш бага хэмжээний улаан лойл хэрэглэх шаардлагатай болно. Энэхүү кетчупын үнийн өсөлт хүмүүсийн хэрэглээг багасгахад нөлөөлдөг бөгөөд улаан лойлын нийт хэрэглээч мөн багасдаг. Ерөнхийд нь тайлбарлая. Энэ үйл явцын гинжээ хэлэх нь фермер, үйлдвэрлэгч, дэлгүүр болон хэрэглэгчдийг ямар нэгэн төлөвлөгөөний дагуу эсвэл маш их хэмжээний улаан лойлыг өгөө хийсэн ган гачигт шууд тохиромжтой хэлбэрээр ажиллаж байгаа мэтээр харагдуулж болно. Үнэн дээр тийм зүйл болоогүйг бид мэднэ. Улаан лойлын хэрэглээнд таналт хийх хэрэгтэй байгаа тухай мэдээлэл үнэд нөлөөлдөг. Эсвэл агуу эдийн засагч Фридрих Хайекийн хэлсэнчлэн кетчупны үн бол өөрчлөлтийг бүртгэх механизмын нэг төрөл юм. Одоо энэ үйл явцын харилцан хамаарал нь их найдын хэмжээнд хүрсэн байгаа нь дэлхийн эдийн засаг юм. Бодит байдал дээр олон тэрбум худалдан авагч болон нийлүүлэгч нар өдөр бүр цаг тутамд үүсэж байгаа илүүдэл болон хомсдол зэрэгт зөгцөж, өөр хоорондоо нарийн нэгт уялдаатай байж, газар дээр болж байгаа хөгжил цэцэглэлтэд ч дасан зөгцсоор байдаг. Тэд хамтын ажиллагааны энэ том гинжийн холбооны нэг хэсэг гэдгээч ухаардаггүй лээ. Эдийн засгийн бүхий л зохицол нийцлүүд нь үнийн ачаар л бий болдог. Бүхий л мэдээллийн хэсэг бүр нь жижиг тоо болж байдаг. Тиймээс дэлгүүр орохдоо энэ тухай бодож үзээрэй. Үнийн хүчийг ойлгосноор бид Фридрих Хайек шиг эдийн засагчдад талархах хэрэгтэй болно.